За орсон байна. Явж байна. За үргэлжлүүлээд Баянгол дүүргийн 2 дугаар хороо буюу ТБ-д андууд гэдэг дэлгүүрийн яг хойтлын хэсгээр хуучин нөгөө 5 давхар шар байшингуудын хэсгээр ирээд байна. Манай Баянгол дүүргийн тогтчлтын хэлтсийн дарга мөнх эрдэнэ дарга бит хоёр бол энэ хэсгээр ирээд байна. За эн чинь өнөөдөр яагаад ирсэн бэ гэвэл бит хоёрын одоо энэ зогсож байгаа энэ талбайг бол Улаанбаатар хотын гудамжнуудаас хуулж авсан ашиглагдах боломжтой хуучин хавтангуудаар бол ингээд дүүргийн хэмжээний тогтчлтын ажлуудыг бол яг одоо хийгээд явж байна. Тэгэхээр энэ хэсгээр бол яг одоо хийцэн байгаа хэсгээр ингээд харж байна. Энийг бол сая хизээ хийсэн бэлээ. Мөнх эрдэнэ дарга энэ дээр ингээд мэдээлэл өгөөч. За тэгэхээр за энэ нь яг дүүргийн хэмжээнд бол шинээр 11 байршилд бол одоо явган замын ажил бол төлөвлөсөн. За одоо график хугацааны дагуу 8 байршлын ажил бол одоо дүүргийн цус хийж байгаа ажлууд бол энэ хийж гүйцэтгээд ингээд дуусаа явж байна. За үлдсэн 3 байршил бол одоо энэ 9 сараас өмнө бол багтаа дүүрэн дуусгахаар төлөвлөсөн. За нийслэлийн зур бол одоо 3 байршилд бас явган замын одоо гудамжаар нь шинжлэх одоо ийм ажил бол хийгдэж байгаа. За 2 байршлын ажил бол бүрэн дууссан. Одоо яг явагдаж байгаа ажил бол геологийн төв лабораториос одоо баруун дөрвөн зам хүртэл одоо байгалийн борчин чулуугаар шинжлэх одоо энэ ажил бол 2 гүйцэтгэгч байгууллагатай. За Сапорогоос одоо баруун тишээ бол одоо Бадрах инженеринг компани. За Сапорогоос баруун дөрвөн зам хүртэл одоо Тасо гэдэг компани бол хийж гүйцэтгэж байгаа. За энэ хоёр одоо байгууллагаас гарч байгаа бид нар одоо хуучин дахин ашиглах боломжтой энэ одоо явган замын хавтанг бол бид бүгд одоо дүүргийн хэмжээнд орон нутгийн өмчит одоо байгууллагаа төшөглөөд өнөөдрийн байдлаар нэг одоо 23 байршил 1520 орчим метр квадратын талбайд явган замын одоо явган зам болон ийм одоо ус тогтдог юм хэсгүүдийг бол одоо ийм талбай маягаар нь тогтчуулах ажлыг бол хийж гүйцэтгээд ингэ өргөжлүүлээ явж байна. 23 байршил дээр Баянгол дүүрэг дээр 23 байршил дээр 1500 метр квадрат талбайд дээр бол хийж ажиллаа. Тэр одоо та бидний харж байгаа яг энэ ТБ-д андууд дэлгүүрийн хойтлын энэ хэсгүүдийг ингээд харуулчих тий. Энэ ингээд цаашаа аль хүртэл хийсэн бэ? За яг энэ хизээ дуусна, хагас дуусна. Өнгөрсөн 7 хоногт бол хийж ирэхэд дуусаад нөгөө нэвтрүүлэг юмнууд нь хийгээд явж байгаа. Тэгээд бороо ус орсонтой холбоотой бас цэвэрлэгээ үүсгэх. Энэ нь бас мөн үү? Хараахан дуусах байна. Энэ бол биш. Хуучин байсан. Энэ хэсгүүд юм байна. Тэр цаатал болсон. Тэр бас мөн. Тэр бас мөн. Тэгээд энд бол нэг нийтдээ 600 орчим метр квадрат яг одоо дахин төлөвлөлтийн бүс учраас шинээр одоо хөрөнгө оруулалт хийхэд маш хүндрэлтэй учраас дахин одоо энэ ашиглах боломжтой байгаа иргэдийн байршлууд дээр хавтанг бол хийж одоо ингэж талбай хийсэн байж байгаа. Тийм байна. За яг одоо өнөөдөр бид энэ харж байгаа яг энэ хэсгийг бол Баянгол дүүрэг дээр өнөөдрийн байдлаар 23 байр дээр 1500 метр квадратыг бол энэ дахин одоо хуучин бусад төв замуудаас хуулж авсан явган үний юугээр хавтангуудаар хийсэн юм байна. Одоо ингээд харуул энэ зарим хэсгүүд нөгөө нэг илэгдэлтэй бага хэмжээний илэгдэлтэй гэдэг бид нар Улаанбаатарын хэмжээнд хуучин хуулж авсан энэ явган зам хавтан боржууруудыг бол хаяхгүй байгаа. Ялгаад дахин ашиглах боломжгүйг нь бид нар морингийн даваалуу барилгын хогийн цэглүү дахин алхамжих боломжтойгоор ингээд дүүргүүдэд хүлээж өгч байна. Өнөөдөр манай Баянгол дүүрэг 2 дугаар хороо ТБ-д андуудын хойтлын хэсгээр бол шар байшингуудын дундлын хэсгээр бол ингээд хийсэн байна. Миний хувьд бас хүүхэд ахтай энэ ТБ-д андуудын 2 дугаар хорооны хажуутлын энэ байранд үссэн. Манай аав хоёр одоо хүртэл энд байгаа. Тэгээ энэ хэсэг бол хүүхэд байхад ингээд явхад бол маш их ус тогтдог ийм хэсэг байсан. Одоо энийг бол ингээд өнгөрсөн 7 хоногт хийгээд дууссан юм байна тий. Одоо хийж байгаа газрууд байгаа гэсэн. Одоо яг хийж байгаа ганцхан балаасын одоо яг уртлын хэсгээр тодорхой хэмжээний одоо жижигхэн байршил байгаа. Ер нь бол дахин төлөвлөлтийн бүс за замын тодорхой хэмжээгээр сэтгэлгээ зөвлөгөө одоо хийсэн жижигхэн одоо нөхөх байршлууд за явган замын тодорхой хэмжээний бас жижигхэн юм нөхөөс хийж байршлууд руу илүү одоо оруулж байгаа. Тэгээ дандаа нөгөө жижигхэн нөгөө метр квадрат энэ бас хийчихсэн шүү дээ. Тийм энэ бас ингээд хийчихсэн байна. Тийшээ дуустал ингээд бүр шинээр хийсэн. Шинээр хийсэн байна тийм. Энэ хэсэг зам явж байгаа учраас үлдээсэн байна. Энэ хэсэг бол их гоё болсон байна. Тэгээ иргэдээ хэлэхэд энэ гол замыг бид нар энэ жил чулуун замаар шинчилж байгаа хуучин дахин ашиглах боломжтой боржуур явган замын хавтангууд бол ингээд буцаад дүүргүүд дээр ингээд бүтээн байгуулалтууд болоод ирж байгаа. Манай дүүргийн тогтчилчтэй ерөнхий менежерүүд бол өөр өөрсдийн байршлууд дээр ажиллаад ингээд бол зарим байршлууд дээр бол шинээр явган замыг хийж гинэ гэсэн. Тэгэхээр энэ маань бол Улаанбаатар хотын хэмжээнд зөвхөн гол замууд биш, бусад замуудын одоо шинээр явган замууд хийгдэж байгаа бүтээн байгуулалтууд бол ашиглагдаж байгаа шүү. Одоо ингээд хэдүүлээ Баянгол дүүрэг харуул энтлийн одоо байр яг л ийм ус тогтдог яг л ийм хэсэг байсан гэсэн. Шорон талбай. Одоо яг энэ хажуудлын байрны хэсгээр яг голд нь ийм байр л байсны дээр сая бол манай Баянгол дүүргийн хүчит үйлчилгээний хэлтс маань өөрснөө ажиллаа тий. Өөрснөө ажиллаад мөнх эрдэнэ даргатай энэний хамт олон ажиллаад яг ийм байсан саяны 2 байрны хэсгийг бол
явган хуучин дахин ашиглагдах явган замын бордуураар хийж шинээр шинжилээд ингээд хийсэн. Одоо яг энэ хэсгээр юу хийх үү? Иргэдээс одоо яг хүсэлт яриа. За энэ текст айгуу гоё болчлоо. Манай ийшээ оруулаач гэж байгаа. Тэгээ бид Энэ нар хэсгээр хийх юм уу? хийн. Хийзээ хийх үү? Одоо яг энэ байршлын ажил дуусчихин. Тэгэл үргэлжлүүлээ л одоо оруулчихна. Оруулчихна гэсэн үг үү? Энэ жил өшөө хит хитэн байрлал ирээд Ер нь бол одоо бид нар дахиад цаана бараг 20 гаруй байршил бол байгаа. Тэгэхээр 23 гэдэг чинь энэ жил нэг ер нь бол 50 гаруй байршил 50 гаруй байршил дээр хийгээд төлөвлөгөөчин тий хийхээр бол тэгээ бусад нөгөө явган замын материалууд бол хүлээгдэж цаадад бол хүлээлгээд өгч хожихоо хэмжээгээр өгч байгаа. Тэгээ энийг зөвхөн дүүрэгт бас бид нар ашиглахгүй байгаа. Дүүргийн засаг даргын бас захирамж гаргаад нөгөө одоо орчны 50 метрийн одоо иргэн аж ахуй нэгж одоо сөөхүүд бас тогтчуулах юм үүрэг хүлээсэн. За хороодын засаг дарга нар маань яг одоо сөөхүүдтэйгээ аж ахуй нэгжүүдтэйгээ ярилцаад яг нийтийн эзэмшлийн талбай байвал тэн дээр бас ашиглах боломжтой байвал өгөөд эргээд бас хяналтад явж байгаа. Яг цаашаа зарж болуулахгүйгээр яг тэр талбайд нь ашиглуулад тэгээд нөгөө тайлбараа бид нар хавсраж байгаа. Мөн хөдөө орон нутгуудаас хүсэлт ирүүлсэн. Дундгов аймгийн засаг даргын тамгын газар болон одоо Харангай аймгийн Өгийн нуураас бас тодорхой хэмжээний хүсэлт тавиад хөдөө орон нутаг ч гэсэн юм. Улаанбаатар хотод одоо тий хэдүүлээ бүтээн байгуулалтуудад ашигламаар байдаг тий. Хөдөө орон нутагт гэхээс илүү хэмжээний бүтээн байгуулалтууд бас өөрсдийнхөө одоо энэ явган замууд дүүрэгтэр хийх жижиг шинээр тавих замууд бол одоо аль хэсэгт хийгдэж байгаа. Одоо их тэр үзүүрдэр манай яг орон нутгийн өмчтийнхэн маань нэг жижигхэн байршлууд ингээд дуусгаад энэ нөгөө хуучин төмөр замын ганцхан паласын урт хэсгийг бол гүйцэж одоо жишээлбэл нөгөө түүз байсан байршлуудыг ингээд нөгөө чөлөөлчгөр хаалтт нь юм одоо шорон хэсэг ч юм уу бас ингээд нөгөө маш юм бохор заваа юм хэсгүүд гарч ирж байгаа. Тийм жижигхэн талбаануудыг ч гэсэн нөхөөд яваад байгаа гэсэн үг тийм. За бид өөдөөд бол Улаанбаатар ганцхан палас гээд хуучин одоо Улаанбаатар төмөр замын дуу хожгийн чуулган бай. Одоо яг энэ хэсэгтэр хуучин юм шорон талбай байсан. Энийг бол яг одоо хуучин автангаар за тэгэхээр ингэсэн хар хүрээнд ороогүй бусад дүүргүүдийн төлөлтөнд ороогүй газрууд дээр хуучин автангуудаараа манай дүүргийн тохиолдлынхаа маань дүүрэг 43 байрлал дээр 50 гаруй байршил дээр 50 гаруй байршил дээр ер нь бол хийхээр төлөвлөж байгаа. Одоо 23 байршил дээр бол хуучин энэ элэгтэлтэй байгаа чулуун давцсангуудаараа ингээд хүлээж аваад хийгээд бол өнөөдөр ингээд дуусч байна. Бусад дүүрэг тогтчуулаад тавиад явж байгаа гэсэн үг ээ. Өөр одоо аль байрлалууд дээр мөнхөдөн дараа хийж эхэлж байна. Та төлөвлөгөө юу вэ? Ер нь бол одоо нөгөө хороодоос одоо 3 4-р хорооллын одоо хороол доторх хэсгүүд төлөвлөж